За сайн байцгаана уу. Энэ удаад би та бүхэнтэй аялын бэлтгэлийн талаар ярих гэж байна. 9 сарын хувьд бол миний амьдрал тохиолдсон маш том аялал байлаа. Би нөхөртөө суугаад ер нь битээр бол баасаар бол тэмдэглэж байгаагүй. Харин 14 жилийн дараа нөхөд бол 7 хоногийг сая тэмдэглэсэн гэж хэлж болохоор үйл явдалтай тохиолоо. Тэгээд ажлын хажуугаар залгуулад нэг 5 өдөр Балид амарчаад ирсэн. Тэгээд үүнтэй холбогдуулаад ер нь энэ аяллаа бэлтгэлийн талаар, аяллахаа талаараас хуваалцахаар шийдсэн. Өмнө нь надаас бас нэг хүн энэ аялалд явах гэж байна. Гадагшаа явахад ер нь юг анхааруул зохистой гэж зөвлөгөө авч хагаад би ягаад ч юм ямар ч тийм бэлтгэлгүй тэр хүнд ерөөсөө юм хэл чадаагүй олигтой зөвлөж чадаагүй тэгээд тэрэндээ жоохон харамсч явдаг. Одоо тэр харамслаа тайлах зорилготой гэх юм уу та энэ хөө бичлэгийг болоо бэлтэж та бүхэнд хүргэж байна. За юуны өмнө би та бүхнээс хэрэг аялал бэлтэж байгаа бол аяллахаа зорилго, хугацаа, бас очих гэж байгаа газар, цаг агаар тэр болгоныг бол харгалзаж төлөвлөгөө гаргаач гэж юуны өмнө тэгээд зөвлөхөр байна. Хувцас юу авч явах уу? Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн дээр юу авч явах уу? Тэгээд технологи техник талаас яаж явах вэ? Тэгээд миний хувьд одоо нөгөө тэмдэглэлийн дээр үзэг балмаа аягүй чухал байгаа учраас тэрийг ч гэсэн яг юу авч явах вэ гэдэг энэ ч тодорхойлж урьдчилаад бол чигсаасан юм аа. За тэгээд түүнийхээ дагуу бол бэлдсэн. За би тэгээд юунаас эхлэе гэж бодож байна. Гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлэе гэж бодож байна. За хамгийн том алдаа ер нь бол эхнээ олон удаа аялаад ч гэсэн нэмэргүй нэг л мэдгээд мартаад ингээд гар тийш рүүгээ хийждэг зүйл бол 100 мл-ээс илүү их хэмжээтэй шингэн зүйл. Тэгэхээр 100 мл-ээс их савлгаатай байх юм бол доторх хэмжээнээс үл хамааран хил дээр бол заавал хурааж авд юм аа. Тийм учраас аялалд явах гэж бол заавал тийм аялын одоо багц судалдаж авдаг ч юм уу. Тэгэхээр ийм аялын тийм жижиг савлгаатай зүйлсийг өөртөө хангаж бэлтгэх хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь болохоор миний бас одоо сая бараг алдаа гаргаад хураалахаа шахсан зүйл бол энэ хаач ерөөс огч шүрдэхгүй зарим орнууд. Тийм учраас үнэн тийш рүү шилжүүлэн хийх хэрэгтэй байгаамаа. Хүнсний утгын хувьд болохоор айхтар хурц хотоогоо хаач бишилээвэл хүнсний утгыг бол нэг удаа хил дээр саатуулж шалгаснаас тохиолдолд болж шийд оруулж илээ. Тэгэхээр тэрийг бас бодолцох юм байна. За гоо сайхны бүтээгдэхүүний хувьд болохоор айхтар их юм авч явах боломжгүй яагаад гэвэл аяллаар явж байгаа тийм. Тэгэхээр цомхон тэгээд ийм нэвтгэрэлттэй юм цүнхэнд хийх юм бол нөгөө хил дээр нөгөө шалгуулахад хэлбэрхэн DLC нэг сампл гэдэг нэг өнгөө дагалдаж ирдэ штэ. Тэгээ ийм бүтээгдэхүүнүүдийг хвчлэн би за аяллаар явахдаа хэрэглэн тэгээд хадгалцдаг. Энэ маань их хэрэг болдог. За аяллаар явж байгаа тохиолдолд нөгөө онгоцны дотор олон цаг нисдэг. Тэгээд тэр үед нөгөө арьс маань нөгөө агаар төгснөөс болоод хуурших хямрах байдалд ордог. Тэгэхээр энэ чигшүүлэх маск авч яваад хэрэглэсэн гэдэг. Тэгэхээр бас энэ жижигхэн заавал нөгөө дотроо энэ даавтал биш тийм ийм маск шиг авч яваад зүгээр их айтайгаа санагдтыг би нэг юунаас авлаа. Ямангаас авсан баха. За тэгээд нөгөө нэг үнгүү юм худалдаж явахад дагалдаж ирдэг энэ крем нүдний болон одоо энэ чигшүүлэх тийм үйлчлэгтэй бас нэг иймэрхүү жижигхэн савлгаатай үнгүү юмнууд маань аялын хоёр хэрэг болдог учраас нэг ганц хоёрыг олдуулж яшаагаа хийчихсэн энэ зүгээр байдаг. Нэг нүрээ бүрэн гүйд цэвэрлэж угаах тийм тогтоо боломж олдохгүй байж магадгүй зам зураа гонконгт ч юм уу эсвэл эмчонд ч юм уу хон хэрэгтэй болж магадгүй. Тийм тохиолдолд болохоор ядаж энэ нүрнийхээ мөнгө хэсгийн ч гэсэндээ цэвэрлэхээр юм натан салфетигээс авсан яг нүрний юу арилгах зорилго, дудаг арилгах зорилготой тийм. За энэ их хэрэг болно. Энд болохоор би юу хийсэн бэ гэхээр нүрээ одоо цэвэршүүлэх юм маск болон клинзер гэдэг нүр цэвэршүүлэх бүтээгдэхүүн жижигхэн хэлбэрээр ингээд савлаад авсан чи надад бол 10 хоногт бол хангалттай хүрэлцсэн. Тэгээ өглөө оройдоо би энэс аваад ингээд угаагаад байсан. Энэ болохоор энэ эмээ хайрцаг байгаа. Тэмээ хайрцагт болохоор би өөрийнхөө эмээ бүүж зөөсгөлтийг бол хийчихдэг. Тэгэхээр энэ одоо 6 өдрөөр ингээд эмээс авлаад уух зорилттой. Тэгээд энэ эмээ сангуудад бас зардаг.
Гэхдээ би нэг Монголоос ирж би нэг энэ чанаас Солонгосоос ирсэн. За чимданы хувьд болохоор би юу гэж боддог вэ гэхээр жижиг том ачаанда өгчих тэгээ гар тийшэндээ авах юм. Эндээ хоёр чимдааныг бол хэрэглэдэг. Тэгээд энэ маань юугаараа давуу тал өгдөг вэ гэхээр доороо дугт орчроос төрд явах их амархан. Тэгээд би хөвчлэн нөгөө хүүхдээ намартай арчин нөгөө гартаа ингээд чамдаа тавьсан байгаа тохиолдолтой. Хоёулын нэг хараа нэгтэл явчихдаг л та. Ерөнхийдөө тийм засварлаж байгаа. За тэгээд энэ гар тийшэндээ болохоор яг ойр зур хэрэглэх, өмсөх юм да. Тэгээд хуралд явж байгаа тохиолдолд бид нөгөө бүх хувцас ийшээс хийж болохгүй. Ядаж нэг ээлжийн хувцсыг ийшээгээ хийгээд дээр явах бол энэ ачаа алдагдах магадлалаас байдаг. Тэгээд тийм тохиолдолд нь хурал дээр ямар юм хувцастай. Замынхаа хувцастай байж илтэй ш тийм ээ. Тэгээд зайлшгаас нэг ээлжийн хувцас хийжээс зүгээр гэдэг. За тэгээд хувцсны хувьд болохоор мэдээж одоо яг альбан хуралд оролцох гэж байгаа бол альбаныхаа хувцсыг бол өмсөх хэрэгтэй болно тийм ээ. За миний хувьд болохоор энэ удаа альбаны нэг өмд тэгээ хоёр цамцал авсан байгаа. Тэгэхээр бас нь болохоор нөгөө олон өдрөөс юм чинь хөвшин дээл тэгээ даашин сэлбэртэй тэр дээлүүд юм л. За миний хувьд болохоор би дэвтэйхэн өсгийгүү готлоо байх тусам хөл халахч хоргүй байх тусам зүгээр. Одоо ингээд цамцаас солил урд өдрний цамцтайсан бол маргаашны цамцтай болчиход ихэнх таны үндийг адилхан өмдсөн юм анзаарахгүй. Тэгээд анзаархал ахал та тэгээд тэгсэн чинь ямар ч нэг хувцас солилцсон байгаа юм шиг тийм мэдрэмж төрхөөр. Тэгээд цүнхэж гэсэн бас нэг л алганы зүг хахад байдаг болчихсон тийм ээ. Тэгээд цүн дотор харин юу их хөө гэдэг аюу сайн бодлоо зэрэг. Яг онгоцон дотор дээр хэдэн цаг ниссэн байгаа тэр хугацаанд юу хийх вэ? Тэр бодолцол тэр хэрэгтэй тах тийм ээ. iPad-аар ажиллахаар бол iPad-гаар утас AirBook ч юм уу тийм компьютер. Тэгээ миний хувьд болохоор гол нь дэвтрээ үзэг бал энэ тэр юмнуудаа л хийдэг. Тэгээд үзэг болохоор би нөгөөх юм онгоцны тийж бичдэг хэмтлгүүдийг өгсөн юм зүйлүүд хийсэн. Тэгэхээр миний дэвтэр заавал явж байгаа. Тэгэл ойр зурхандаа нэг тиймэрхүү юм аваад өдрөч бол нэг хэсэгтэй. Нам чим хажруулдаа сайхан явж. За өөр нэг аюул чухал юм нь болохоор тэрээ олон удаа явдаг. Тэгээд бас нэг жин хитэрчих гээд идэг штэ тий. Тийм тохиолдолд нэг барагцаагаар ингээд жингээс мэдүүлж өгдөг. Тэгэхээр ийм гар хил охинтойгоо явж байхад бол ганц том чимдаантай тэрнээ нөгөөх юмудаа багтаах хэрэгтэй болдог. Тэгээд заримдаа солонгосууд юм амар санагддаг. Одоо ч амин гайгүй болчихжээ. Ингээд жинглээ за ойролцоогоо хийдэг гэж бодчих. Тэгэхээр нэмэр болдог. Ачаад нөгөө онгоцон дээр очиж ачааш нэг жиг хитэрсэн байг гэж би наашиж явж байгаснаас наа нурчлаа бүхэн бэлэн болгочихлоо амраалнаа. Онгоцны буудалд ингээд явж хахад бас нөгөө заримдаа хүүдүүлээгээ даардаг. Тэгээд дээрээс нь онгоцны буудал дээр хэрэг хонхоор болвол бас нэг нүмерчхөөр хортисээ зүгээр цамц олчдаг мөртлөө бас ингээд нүмерэг болчихоор юм. Нүмергийн цамц. Яс авч явдгийг. Тэгээд бас айгүй ядардаг штэ бид нар чинь нөгөө онгоцон дотор олон цаг нисэн. Тэгээд тэр болгоомж чичид бодолтой орол ингээл амраад аахгүй. Тэгэхээр тийм тохиолдолдоос нөгөө би амрах үднэс тэ дантаа халуун явцтай явах ш би юм онцлохныхаа хувцсыг бас аваад. Тэгэхээр онгоцны буудал дээр энэ доороо юм өмддөг. Дээгүүрээ гэхдээ яг юм альбан чимшиг юм цамцтай. Тэгээ гадуураа юм нэг нүмерч хинч намайг онцлохныхаа хувцстай явж байгаа нэг хазаардаггүй. За нэг юм арга бас хэрэгэлдэг. За өөр нэг арга нь болохоор энэ гоёлын болон одоо даарахад бас нүмерх зорилттой гоё шаал алчуурнууд байгаа. Өөрөө нөгөө монголчин загвар учраас ачаад ч гэсэн их тийм гоё чамаа харагддаг. Тэгээ зам зураа бас нэр чинь хөөхн өрөөд унтчих тийм бас боломж бүрднэ. За хэрэв өнөртөөс авч явж байгаа бол
жижигэн савлгаатай байх тусна зүгээр. Гэхдээ хэрэг жижигэн савлгаатай өртөөс байхгүй хам бол одоо том босоод бас марталгүй тэр цаашаага хэрэгтэй. Одоо бид өөрсдийнхөө амьдралыг технологиуд төсөөлөх юмш боломжгүй байсан. Тийм учраас гадагшаа явахдаа компьютер, гар утас, тэдгээрийн цэнэглэгчээ авч явах зайлшгүй шаардлагатай. Болж өгөл тустай бас нэг юм ууданд хийжвэл тэр болгоны гэмтээ оролцоход авахгүй амар байдаг. Юуны хувьд болохоор цэнэглэгчийн хувьд л очиж байгаа орноос шалтгаалаад нөгөө цэнэглэх розетк нь өөр өөрөд учраас тэрийг бас сайн шалгаж явах хэрэгтэй. Гонконгийн залгарууд нь болохоор ийм 3 мэдээ штэ юм. Ийм залгуудаас учраас цэнэглэгчтэй бол зайлшгүй авч явсан байгаа. Тэгээд энэ нь болохоор нөгөө компьютерийнхаа цэнэглэлтэнд бол ашиглаж болохоор байгаа. Тэгээд ерөнхийдөө ямар аргаар байсан гэхээр гар утсандаа болохоор тэр болгон ингэж шилжүүлэгч хэрэглэхгүй нь баалид очиж хэрэглэхээр Индонезийн арцэтгэн таарахаар байсан учраас заавал одоо гар утсанд шилжүүлэгч хэрэглэхгүйгээр харин гар утсаа компьютерээс ингэж цэнэглэж болно. Нөгөө талаас юутай бол power bank аваад явчих юм бол power bank-а шөндөө компьютертэй ээж залгаж цэнэглчихэд өдөртөө авч яваад бас нөгөө цаа цэнэглээд авах боломжтой юм. Тэгээ power bank ямар нэгэн зай хэрэглэх одоо камер ч юм уу тийм дрон ч юм уу авч явж байгаа бол заавал тэр power bank тэр дрон болон камерынхаа одоо аппаратныхаа зайг гаргаж гар тийш нь даах хэрэгтэй. Яагаад гэвэл ачаанд өгж болдгоо дэлбэрэх аюултай байд юм уу? Ямар ч гэсэн тийм хориг байдаг учраас тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тэрийг анхаарахгүй бол очиод нөгөөдг нь шалгагдаад саатагдах магадлал өгдөг. Саналхаар саадгүйгээр нөгөө хил зарчихад боломжтой бүх нөхцөлөөр авчлаа бас бүртгэх хэрэгтэй.